Ерөнхий сайдаас асуулт асуух гэдэг байна. Бид яг парламентын гишүүд бид яг юун дээр шийдвэр гаргах гэдэг юм бэ? Логикийн хувьд бол ерөөсөй ойлгомжгүй байна. Олон нийт орлогоо нотхыг шаардсан, ил тод байдлыг хүссэн. За намын багварлаар хилцсэн асуудал бол хамтарсан засагт арчлан намтай байх хэсэг улс төрийн шийдвэр гарсан. Гэтэл засгийн газрын буюу ерөнхий сайд таны өргөж оруулж ирсэн тогтоолын төсөл бол бодлогын дэмжлэг хүсэх дээр итгэл өгөх асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ гурав хоорондоо ямар ч уялдаагүй байгаа. Тэгэхээр парламент бид өнөөдөр авилгатай тэмцэх газрын ажлыг хийх гэж биш, орлого нотолж байгаа асуудлыг ярьж байгаа биш, арчилсан нам хамтарсан засаг байх гэж байгаа асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид бодлогын дэмжлэг дээр итгэл үзүүлэх гэж байгаа юм байна гэж ойлгож байна. Гэхдээ бид энэ бодлогын дэмжлэгийг чи өгөөл засгийн газрын үйл ажиллагааны 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад түүнийхээ өрөөнд төсвийн өрөөний мэдээлэл төсвөө батлаад явж байгаа. Тэгэхээр энэ гурван асуудал гурлаа хоорондоо хольж утгах гэж ойлгогдоод байна. За таны тогтоол дээр улс төрийн нөхцөл байдлын үүднээс гэж байгаа. Тэгэхээр та сая өөрөө итгэл хүлээлгэх асуудлыг нэгтээ бас ярьж байна. Арчлалын үнэт зүйл парламентын дархлаа хөндөгдөж байна. Үүнийг та бүхэн бодоорой гэсэн. Тэгэхээр энэ дөрвөн асуудал болчлоо. Энэ дөрвөн асуудал хоорондоо ямар ч логикийн хоорондоо уйлдахгүй өөр утга санаатай тодорхойгүй нийгэмд болон их хурлын гишүүд бид бүхэн тодорхойгүй байна. Хэрвээ их хурлын гишүүдийн зарим гишүүдийн ярьж байгаачлан ялангуяа Тэмүүжин гишүүний ярьж байгаачлан үнэхээр засаглалын төрийн тогтолцооны асуудал хөндөгдөж байгаа юм бол тэр мэдээллийг ил болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид парламентын гишүүд юун дээр үндэслэж өнөөдөр итгэл хүлээлгэхгүй асуудлаа ярих ёстой бэ. Бид өнөөдөр ёс зүйн асуудал яриаггүй. Бид өнөөдөр улс төрийн шийдвэр яриаггүй. Хэрвээ парламентын дархлаа, парламентын төгөлдрөшлөлийг ярьж байгаа бол та бүхний өөрсдөө санаачлан хэрэгжүүлсэн 23 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, холимог тогтолцоо, салбарын экспертүүд, улс орны макро асуудал, ганц тойргийн төлөөлөгчлөөс илүү улс орны том үзэл бодлыг хангасан энэ боломжийг нээсний үндсэн дээр өнөөдөр бид 5 намын төлөөлөлтөд парламенттай хамтарсан засагтай олон уралгалж парламентын тогтолцоог бүрдүүлээд олон жил гацсан төслүүдэд явуулаад анх удаага 92 оноос хойш огт хэрэглээгүй үндсэн хуулийн зүйл залтаа хэмлүүлээд олон асуудлуудыг хилцэж байгаа. Хэрвээ энэ үнэхээр ийм үнэт зүйл парламент арчлалын тогтолцооны үнэт зүйлийг хөндсөн цаад улс төрийн агц байгаа юм бол та бидэнд яг тодорхой хариулмаар байна. Бид яг юун дээр шийдвэр гаргах юм бэ? Баялагын болон бүлэглэлийн асуудал биш. Бид парламентын дархлаа, парламентын төлөвлөршил, тогтолцооны асуудал яриад байгаа мó. Энийг тодруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо өнөөдөр олон нийт болон гадуур байгаад олон төрөгдсөн мэдээлэл дотор таны хариултуудаас хариулт ерөөсөө олж авах чадахгүй байна. Тэгэхээр яг ямар асуудал байгаа юм? Тогтолцооны хувьд үүн дээрээ хариулт авахыг хүсэж байна юм гэсэн үг. За ерөнхий сайд оюун эрдэнэ хариулъя. Тэгвэл зарим зүйл дээр яг асуусан асуултын дагуу л хариулж байгаа. Тодорхой. За энэ үйл явдлууд юу болсон бэ гэхээр за нэгд өдөр манай бүлгийн орлогосон. За энийг бол манай намын бүлгийн гишүүд бүгдээ мэдж байгаа. За бүлгийн урал дээр арчилсан намтай холбоотой асуудлууд ийм асуудал төрлөө. Энэ дэр улс төрийн шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг ингээд нэлээдгүй олон гишүүд нэгдсэн. За энэ асуудлыг одоо тайлбарлаад за заримтай нь одоо бас ингээд өрөөндөө уулзъя гэдэг ийм одоо хүслийг тавиад ингээд байж хад ерөнхийлөгч бүлгийн урал руу орж бас тодорхой хэмжээний мэдээллийг хийх нь бол зүйтэй гэдэг зүйл яригдсан. За тэгээд тэр нь бол би зохимжгүй байх гэж бодоод орсон. За ингээд олон нийтийн сэтгэл зүй бас юм байна. Ажлаа өгөх зүйтэй гэдэг ийм байр суурийг илэрхийлсэн.
За мэдээж олон талаас нь ярилцсан. За ажлын хувьд бол өгөхөд бол асуудалгүй гэдгээ одоо миний хувьд бол хэлсэн. За гэхдээ энэ бол одоо хамтарсан засгийн газрын асуудал учраас намын байгууллал дээр одоо ярих нь бол зүйтэй юм а гэдэг ийм одоо шийдлийг гаргасан миний хувьд. За ингээд бүлгийн уур амьсгал яваад намын байгууллал дээр очсон. 10 цаг ярьсан. Зөндөл олон асуудлыг ярьсан. Ингэсэн тэгсэн нэг талдаа ирэх баригч хамт хийгээд байгаа мөртлөө нөгөө талдаа сөргөчн хийгээд байна. Ингээд ийм асуудууд байна. За энэний өмнө одоо болсон Тэмүүжин гишүүн гарын үсэг цуглуулсан зэрэг ийм асуудлууд болсон. За тэр үед бол одоо засгийн газрын гишүүд бас уулзаж ярилцаж ирсэн тийм зүйлүүд байгаа. За би тэрэн дээр нь бол хамтарсан засгийн газар яг энэ асуудлыг бол одоо бид нар яриаггүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх, ард нийтийн санал асуулга хийхтэй холбоотой асуудлыг бол бид нар албан ёсоор гэрээнд тусгаагүй. Тийм учраас энэ дээр бол санаа битгий зовоо гэсэн. За Гандүмэр даргаыг арчилсан намынхан бол одоо дахиад ардын намд ерөнхийлөгчийн сонгуулийг өгөх гээд байна гэж одоо хардсан юм байна гэж би ойлгосон. За ингээд ийм асуудлууд болсон. За энэ нь бол бас нэлээдгүй тийм одоо хардталт янз бүрийн асуудлууд дагуулсан. За дээрээс нь тэр тусгай хяналтын хорооны бас нэг хяналтын чөлөө чиг үүргийн асуудал дээр манай Инхвэр гишүүн, Тэмүүжин гишүүн хоёр санал төрсөн. За ингээд засгийн газрын одоо хурлын дундуур төрийн байгуулалтын билүү хууль зүйн байнгын орооны санал хураалт болсон. За засгийн газрын гишүүд хурлаасаа гараад санал хураалтан дээр багцалж өгөх юм одоо асуудлууд болоод ангуудаа одоо хамтарсан засгийн газрын сайд нар намаараа багцалж санал өгөхөөсөөр аргагүй юм байдалд бол орсон. За энэ нөхцөл байдал бол байдлыг нэлээдгүй дэврэгсэн. Тийм асуудлууд бол бас одоо энэ өнөөдрийн яригдаад байгаа ийм асуудлуудын бас нэг ийм ордон дотор явж байгаа хил амны нэг зүйл болоод байна уу гэж би бол бодож байгаа. Ийм л асуудлууд болсон. Тийм учраас энэ дээр одоо олон ийм одоо хардталтын асуудлууд байгаа. За ерөнхийлөгчийн ч гэсэн байр суурь бас одоо олон нийтийн нийтлэг шүүмжлэл өөрөө минут одоо нэмж өгье. олонх шиг цөөнх шиг бас байх юм шаардлага байна. За манай Инхвэр гишүүний хувьд ч гэсэн бас энэ зарчмыг бол тавьсан. За арчсан нам ч гэсэн ийм шаардлагыг тавьсан байна гэж одоо би бол ойлгосон ш зарим гишүүд нь. За өнөөдөр ч бас төрийн байгуулалтын байнгын ороонд ярьж илээ. Тийм ээ, нэг бид нар бүгдээрээ сонссон. Нэгээрэл олонхыг бүрдүүлж байгаа мөртлөө яагаад хамт засаглаад байгаа юм бэ? Энд ч одоо асуудал болоод байгаа юм биш үү? Хяналт тэнцэл алдагдаад байгаа юм биш үү? Цөөнх болоод байгаа юм биш үү гэдэг ийм зүйл байна. За ерөнхийлөгчийн хувьд бол надад бол одоо бас ах хүний хувьд бол зөвлөгөө өгсөн. Тэрний байглаар олон нийтийн бас ийм одоо уур бухимдалтай байна. Бас нэлээдгүй ийм асуудлууд болж байна. Наадах ч н одоо бас асуудал болох үедээ гэдэг. За тэгээд цуг хоёрч одоо уулцсан. За бас энэ ингээд нэлээдгүй тийм янз бүрийн өнцгөөс хардталтууд бас явсан байна. Ийм л одоо зүйл болсон. Ерхий сайд нэмж микрофон өгье. Дараагийн асуулт байна. За анар гишүүн нэмж тодруулъя. Тэгэхээр өнөөдрийн парламент бид нэр олон ургалж үзэлтэй энэ шинэ байгуулагдсан парламент 126 гишүүн Монгол улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага их хурлын дархлаа төгөлдөр шинэлийн талаар одоо цаашдын үр дагаварт нь суурилсан санал өгөх гэж итгэлцэл хүлээлгэх гэж байна гэж ойлгож болох уу? Ерөнхий сайд. Ерхий сайдын микрофоныг өгье. Нэг минут ороо тий. 2 минут. Тийм учраас би итгэл үзүүлэх саналыг их хурл руу оруулж ирэх нь зүйтэй л гэж утсан. Энээс гарах одоо олон одоо шууд бус үр дагаврууд үүсэхгүй. Тийм учраас одоо ерхий сайдын хувьд
энэ асуудлыг олон талаас нь ярилцаад улсын их хурл одоо өөрөө шийтгэн хамгийн зөв шийдэл юм аа л гэдэг ийм одоо агуулгаар оруулж ирж байгаа. Улсын хурлын гишүүн Мэндбэрийн Мантхай.